ASEAN-ын тухай фактууд мөн ч байна да. ASEAN хотхныг мэдээж бүрэн эрхтэйгээр MCS авсан, улсын хурлаас шийдвэр нь гарсан өдрийн дансанд нь мөнгө орсон гэх мэт. Тэр ч яг гин биш бүр зам болсон юм. За тэгээд араас нь баахан май бах бенцүү жагсан, дээр нь нэмээд одоо бүр ороод ирчихсэн прүснүүд жагсаж байна. ASEAN-ын үеэр нийт 320-оос 350 автомашин хэрэглэгдэнэ гэсэн тооцоо байна. Энэ олон машиныг Guardian татвараас чөлөөлөхөд тус бүрээс нь 30-аас 35 сая төгрөгийн хөнгөлөлт эвдүүлж байгаа юм байна. Лавл 30 ширхэг шинэ прүсийг тус бүрийг нь 60 гаруй сая төгрөгөөр дооцсон 5 богд группээс нийлүүлээд байгаа юм байна. 5 богдод Апу Батхуугийн дүү Шунхлаа Батцаахны бизнес. Энэ хоёр хоёулаа MCS туцаа эзэмшдэг. Одоо 5 толгой төлөө байна. Олдох халын хүчин юм. Мэдээж энэ олон прүстэй Guardian хөнгөлөлт авсан байгаа. ASEAN дууслаа цагдаагийн газар руу ирсэн үнээр нь хөнгөлтгүйгээр шахнаа гэх мэтчлэн Монгол улс тэр чигээрэл MCS-ийн компаниг тэжээхийн төлөө ASEAN-ыг Монголдо залж байна. Дээр нь тэр олон зочдод хэрэглүүлэх нэг удаагийн хэрэгсэл инээдрээ юмнууд гээд томьёо алдсан зарлагаарч таарна. Үүнийг ч мөн төрөлх менежерүүд нь MCS рүүгээ чиглүүлэх байх. За тавчхандаа ASEAN гэж үхэлдээд байдгийн учир нь ердөөлийн юм. Монгол улс бүхэл хүчин чадал нөөд болцоогоор MCS-д бүхэл эд баялгаа найрдан өгсөөр ирсэн эрхмүүд ханахгүй байна. Чамдад одоо 5 толгойг нь залгичих гээд шорон гямдагаа зэхэд байж байгаа. Их мэд. Харин MCS-ийн эцдэг Жонко Батулга эргчнийн талбай дээрээс зарласан билээ. Бид MCS-д бүх насаараа өртөө юу?